За бүгдээрээ сайн уу? Бүгдд нь энэ оройны өдрийн өглөөний мэнд хүргэе. За намайг Од Чимэг гэдэг. Би 26 настай. Өнгөрсөн жилийн яг үдээд нэг хөөрхөн хүүтэй болсон. Тэгээд өнөөдөр ингээд бараг жилийн хугацаанд одоо шинэ амьдралтайгаа дасан зохицоод шинээр амьдрал одоо юу гэх юм шинээр амьдралтай нүүр тулаад ингээд явж байгаа юм хүн байна. За энэ хугацаанд одоо маш олон зүйлийг бас туулж өнгөрүүлж шинээр өмнөө өөр зорилгоодыг тавьж тэрэнд тэд нартаа бас хүрч тодорхой хэмжээнд одоо өөрийнхөө өөртөө өмнөж байсан юм уу тийм байж чадлаа. Тэгээд мөн за ер нь тодорхой ярих гэж бодлоо. Би яг өнгөрсөн жилийн үдээд юм уу тийхүүгээ төрхөөс хэдхэн хоногийн өмнө Instagram дээр reel хийж эхэлсэн. Тэгээд айгүй олон хүмүүс бас үзээд зөндөө их урмын үг хэлсэн. Instagram дээр reel хийснээс хойш одоо юу гэх юм өөрийнхөө амьдралд ингээд шинээр тулгарсан тэрийгээс одоо давж туулсан тийм туршлагаа ер нь бол бусадтай хуваалцаж эхэлсэн. Тэгээд энэ хүрээндээ бас одоо саяхан би англиний одоо IELTS-ийн шалгалт өгөөд 7.5 оноо авсан. Тэгээд тэр талаараа бас ингээд хуваалцахад хүмүүс маш олон одоо хүнээс яаж одоо хүүхдийнхээ хажуугаар бэлдэж чадсан бэ? Яаж оноогоо ахиулсан бэ? Ямар арга техник ашигласан бэ гэх зэрэг асуултууд ирсэн. За тэрний өмнө бас 2025 оны 12 дугаар сард 10 сар тийм үү? 10 сарын сүүлээр би одоо мэрэгчлэлийнхаа чиглэлээр маш том шалгалтын ард гарч хуульчийн эрхээ авсан байгаа. Тэгээ одоо хуульчийн мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болсон гэх юм уу. За тэгээ энэ хуульчийн шалгалтыг бас давж туулахад маш олон сорилтууд байсан. Энийг бол би дараагийн бичлэгээр ярих гэж бодож байна. За эхний удаадаа IELTS-д хэрхэн бэлдсэн, хүүхдийнхээ хажуугаар яаж одоо бэлдэж чадсан бэ, ямар их сурвалжууд ашигласан бэ гэдэг талаар энэ бичлэгээрээ хуваалцъя гэж бодлоо. За би болохоор IELTS-ийг 2023 онд анхудаа өгөөд 6.5 оноо авч исэн. Тухайн үедээ би 6.5 оноо авахд бас нэлээд хүч хамлж исэн. 6.5 арай бага авч байгаа юм шүү гэж бодож исэн ч гэсэндээ ахиулахад бол надад нэлээд одоо амаргүй санагдсан. Яагаад вэ гэхээр одоо хэдийгээр би эрх зүйчээр ингээд англи хэл дээр хууль зүйн англи хэлтэй ойрхон ажилладаг ч гэсэндээ одоо англи хэл дээр манай одоо ажил маань ерөнхийдөө англи хэл дээр явагддаг. Өдөр тутамдаа имэйл болон баримт бичгүүдийг дандаа англи хэл дээр боловсруулдаг. Тийм байсан ч гэсэндээ англи хэлний одоо академик англи хэл бол ажлаас арай илүү өөр байд юм байна гэж ер нь л ойлгож авсан. Хэдийгээр сургуулаа төгсөөд 2-3 жилийн хугацаанд ингээд англи хэл дээр тодорхой хэмжээнд хүмүүстэй харилцаад тэгээд ажиллаа өдөр тутамдаа ингээд тухайн хэлээр хийгээд яваад байгаа мөртлөө англи хэл тодорхой хэмжээнд бас сайжруулж чадахгүй л байгаад байсан. Тэгээд дээрэс нь одоо энэ академик англи хэлний шалгалт буюу энэ IELTS нь өөрөө одоо IELTS, TOEFL гэдэг шиг ер нь хоорондоо өөрөөр тэгээ шалгалт болгоны өөртөө онцлог гэж бас байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр тухайн одоо шалгалтынхаа онцлогийг сайн мэдээд үр дүнтэйгээр тухайн шалгалтандаа бэлдэх юм бол хүссэн оноогоо бас авч чадах юм болов уу гэж бодсон. Тэрнээс иш бол бэлдэхгүйгээр одоо англи хэлээ сайжруулад явж байгаа тохиолдолд бол маш цөөхөн хүмүүс сайн оноо авч чадах. Гэхдээ ерөнхийдөө бол угаасаа англи хэлний тэр шалгалт ч өөрөө таны нөгөө нэг англи хэлний төвшин хэр байгаа вэ те? Яриа, сонсгол, уншлага, бичгийн ур чадварууд өөрөө ямар байгаа вэ гэдгийг тодорхойлох шалгалт байгаа шүү дээ. Тэгэхээр угаасаа ер нь бол цаанаа сайн ярьдаг, сайн сонсдог, сайн бичдэг, сайн уншдаг юм бах юм бол төвөггүй даваа гарч байх. За миний хувьд бол би тийм байгаагүй. За үүнээс өмнө за би 6.5 авсан.
Тэгээ тэрийгээ 7.5 болгож ахиулахад бол ерөнхийдөө барьцтай байсан. Өмнө нь яг нэг удаа өгөөд үтцсэн болохоор ямар хуу байдлаар би өгвөл надад илүү дээр байх уу, яавал би арай сайжруулж чадах уу гэдэг талаар бас тодорхой хэмжээнд өөртөө мэдрэмж суудсан байсан юм уу. За тэгээ 6.5 оноонд хүрэхийн тулд бол би нэг их сайн бэлдэж амжаагүй. За ажлынхаа хажуугаар нэг эрчимжүүлсэн 3-4 сарын сургалтанд суусан. Гэхдээ тэр бол бүр яг тийм амар үр дүнтэй байсан гэж би хэлж чадахгүй. Тэгэхээр ерөнхийдөө баг зэрэг одоо өөрийн суур чадвараа баг зэрэг сайжруулад тэгээд өгөхөд бол 6.5 байсан юм байна гэж би одоо харж байгаа. Харин 7.5 болоход бол төрүүлсэн барьцтай байсан. Гэхдээ би өөрийнхөө хувьд бол ер нь жоохон баг зэрэг дутуу хийц юм шиг санагдсан. Миний хувьд бол би 8 авах боломжтой байсан. 0.5 оноо дутсан. 0.5 оноогоо би listening дээр ерөөдөө авах боломжтой байсан. За юу вэ гэхээр би listening дээр 8.5, reading дээр 8, writing дээр 7, мөн speaking дээр 7 гэдэг ийм оноонуудыг авсан. Тэгэхээр дөрвөн ур чадварынхаа хувьд бол би хамгийн их найдажсэн маань listening. Би бараг 9 авах гэж бодчихсон. Тэгээд яг одоо шалгалтынхаа үеэр зөв сонсцсон байсан зүйлээ эргэж харангуйтаа энэ чинь хэрвээ ингээд одоо өгүүлбэрийн бүтцийнхаа хувьд ингээд орчих юм бол арай зөв юм биш тэгээд буруудсаад тэгээд тэрнээс болоод би listening дээр нэг алдаа гаргаад 40 авах хэвээр 40 асуулт зөв хариулах хэвээр би 39 асуултанд зөв хариулаад 8.5 оноо авсан байсан. Тэгээд 8.5 биш 9 авсан байсан бол миний оноо нийтдээ 8 болох байсан. Тэгээд би дараа нь айгүй харамссан л та. За тэгтээ ерөнхийдөө бол миний төвшин тэр хавцаа байгаа юм байна гэд өөртөө одоо өөртөө итгүүлээд жоохон ч гэсэн санаагаа амраасаа. За англи хэлний төвшний хувьд бол тийм одоо би суураа ярьж байгаа гэсэн. За англи хэлийг хэрхэн яаж сурсан талаар би бас арай өөр бичлэгээр ярил үр дүнтэй ах гэж бодож байна. За энэ бичлэгээр бол яг одоо ээж хүнийхээ хувьд те дөнгөж анх удаа ээж болсон нялх хүүхэдтэй тэгээд ийм мэдээж нөхрийн туслалцаа бол маш их байгаа. Тэгтээ ерөнхийдөө бол өөрөө өөрийгөө бас яаж өмнөө тавьсан зорилгодоо тодорхой хэмжээнд хүрч чадаад байгаа энэ аргаа бас бусад ээж нартай хуваалцах зорилгоор энэ бичлэгийг хийж байгаа болохоор яг тэрэн дээр өнөөдөр төвлөрье гэж бодлоо. За IELTS-ийн маань бүтц бол та бүхэн мэдж байгаачлан яг дарааллын хувьд эхлээд listening 40 минут, дараа нь reading 60 минут, тэгээд writing 60 минут. Дундаа ер нь бол завсарлага байхгүй. Тэгээд шууд үргэлжлээд нийтдээ 2 цаг 40 минутын шалгалт. За тэгээд таны сонгосон цаг дээр speaking тусдаа одоо өмнө нь байна уу, дараа нь өөр өдөр байна уу те speaking бол 10-аас 15 минут ингэж авдаг. За тэнгууд listening-ийн хувьд дотроо 4 хэсэгтэй. Тэгээ 4 хэсэг нь бүгдээрээ 10 асуулттай. Адилхан оноотой. За хугацааны хувьд бол өөр. За ер нь бол миний ажигласнаар бүтэн одоо аудио буюу бичлэг нь нийт 24-өөс 25 минут. Тэгээд одоо шалгахтай эхлүүлэх гэмэт хугацаа дааны хэлээд 40 минут болчтой юм лээ. За reading бол 3 ихтэй. За 3 ихтэрээ болвол өөрийнх нь одоо стратегийн хүрээнд хэдэн минут зарцуулах нь өөрөөс нь шалтгаална. За дараа нь writing бол 2 хэсэгтэй. Эхний хэсэг нь бол ер нь 20 минут зарцуулбал зүгээр. Дараагийн хэсэгтээ 40 минут зарцуулбал зүгээр. Гэхдээ эхлээд ер нь бол 2 дахь буюу хамгийн илүү жин дардаг одоо онооны хувьд бол өөр. За нийт онооны 3/2-ыг бол 2 дахь хэсэг нь эзэлдэг, 3/1-ийг эхний хэсэг нь эзэлдэг. Тэгэхээр ер нь бол их хвчлэн хүмүүс 2 дахь хэсгийг төрүүлж эхэлж хийгээд яа тэгэхээр эхлээд хийж яхад чинь хамаг цаг чинь ингээд явна шүү дээ. Тэнгүүд дараа нь 40-45 минутыг эхнийх дээрээ зарцуулсан байлаа гэхэд 2 дахь хэсэг дээрээ 15-аас 20 минутыг зарцуулахад ер нь бол сүүлд нь арай бага оноотой учраас тэрийгээ сүүлд нь хийчихвэл арай зүгээр гэж ярьдаг. Тэгээ би бас ер нь бол тэр хийдагаж хийсэн. Тэгээд ер нь миний writing гэсэндээ боломж юм байсан. За
За тэгэхээр яг эхний хэсэг дээр болохоор би listening болон reading дээрээ яаж төвлөрсөн тухайгаа ярий. За юуны өмнө би түрүүн хэлсэнчлэн 6.5 оноо 2 жилийн өмнө хатсан байсан болохоор бас тодорхой хэмжээнд суурьтай, тэгээд барьцтай байсан. Тэгээд өмнө нь бэлжижсэн сургалтанд явсан маань нэг их үр дүнтэй байгааг учраас энэ удаад би яг цэвэр өөр дээрээ төвлөрөхөөр шийдсэн. Тэгээ угаасаа ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд бас тодорхой хэмжээний англи ойлголттой болсон, тодорхой хэмжээний мэдрэмж суудсан байсан болохоор өөрийгөө одоо ингээд сайн давтчих юм бол гайгүй сайжирчна гэдэгт итгэлтэй байсан. За тэгээд 3 сарын ерөнхийдөө дундуур бэлдэж эхлээд 3 сарын яг эхнээс бэлдэж эхлээд 4 сарын 3-ны өдөр шалгалтаа өгсөн. Нийтдээ бол яг цэвэр 17-аас 18 хоног сууж бэлдсэн. Ер нь бол 20 гаруй хоногийн өмнөөс эхэлсэн боловч дунд нь бас нэг 2-3 өдөр алгасаж одоо цэвэр амарч тийм толгоогоо амрааж өнгөрүүлсэн. Тэгээд надад бол тэр хугацаа маш үр дүнтэй санагдсан. Яг хит уурт хит богино бас байгаагүй. Гэхдээ мэдээж одоо хэрвээ боломж маань байсан бол би бараг 2 сарын эхнээс эхлэе гэж бодож исэн. Гэхдээ аялал давхцсан болохоор аялалтаа яваа. Тэгээ 3 сарын яг эхнээс ингээд бэлдээд эхлэхэд надад яг боломжийн цаг хугацаа байсан. Тэгээд яг нөгөө богинохон цаг хугацаа үлдсэн гэдгийг мэдчихсэн болохоор би өөртөө илүү одоо түлхэж өгөөд илүү яг энэ хугацаанд заавал хийх ёстой гэдэг гэж өөрийгөө ер нь илүү хичээл зүтгэл гаргасан. За тэгээд нэгдүгээрт бол тийм барьцтайсан. За хоёрдугаарт миний ашигласан одоо их сурвалжууд гэх юм бол түрүүн одоо би нөгөө ганцаараа өөрөө дээрөө тулж ажиллаж бэлдсэн гэдгийгсэн шүү дээ тий. Ингэхдээ болохоор би IELTS-та 3 сарын өмнө бүртгүүлсэн байсан. Тэгээд нөгөө бүртгүүлээд төлбөрөө төлчингүүд цаанаасаа ингээд British Council-аас үнэгүй материалууд өгдөг. За энэ материалууд нь яг ерөнхийдөө шалгалтын өдөр ямар шалгалт, ямар асуулт, ямар даалгаврууд ирэхээр ерөнхийдөө маш төстэй ийм mock test-үүд байдаг. Тэгэхээр надад бол өмнө нь бас манай сайн найз маань ч гэсэндээ бас өөр нэг хүний одоо туршлага дээрээс ч гэсэн ер нь өглөө ингээд цэвэр сэргийг тарихтай байгаа дээрээ өглөө босоо шууд ингээд mock test-тэй ажиллаад ах юм бол ер нь маш сайн сайжирдаг гэдэг би энэ зөвлөгөөг сонсцсон байсан болохоор ер нь яг тэгэж явъя гэж шийдсэн. Тэгээд өглөө болгон British Council-ийн тэр mock test дээр ажилладаг гэсэн. Гэхдээ энэ маань болохоор зөвхөн ер нь бол listening болон reading ур чадварууд дээр илүү сайн одоо болдог. Харин speaking болон writing дээр тусдаа ийм одоо AI-тэй ажилладаг ийм flex check гэдэг ийм юу лээ? Юу гэдүүлээ? Тим одоо технологи юм уу? Тим одоо бас боломж байлээ. Тэр нь болохоор тусдаа төлбөр төлөөд тэгээд writing дээр чинь анализ хийгээд зөвлөгөө өгдөг. Бас speaking дээр чинь гэсэндээ тодорхой хэмжээнд зөвлөгөө өгдөг ийм боломжууд байсан. Гэтэ би бол аль болох тэр төлбөртэйг нь ашиглахгүй яг өмнөгөө боломжоо ашиглая гэж бодож ирсэн. За тэгээд тийм болохоор listening reading дээр бол ерөнхийдөө яг энэ British Council-ийн mock test-үүдийг ажилласан. За харин speaking-ийн хувьд дараагийн их сурвалж дээр ер нь төвлөрсөн. Тэр нь болохоор YouTube дээр IELTS Advantage гэдэг ийм YouTube channel байдаг. За би энийг бол бас 2 жилийн өмнө IELTS зөвхтөө ашигладаг гэсэн. Тэгээд хамгийн ер нь найдвартай их сурвалж, хамгийн найдвартай боломжит зүйлсийг зааж өгдөг сувг бол энэ IELTS Advantage юм шиг санагдсан. Бас ингээд айгүй олон өөр янзын бүрийн хүмүүсийн зөвлөгөөнүүд байт юм билээ л те. Би тэр болгон дээр бас энэ богино хугацаасан болохоор бүгдийг үзэж бол чадахгүй байсан. Тэгэхээр яг гол ихтгэлтэй гэж бодсон их сурвалж дээр ер нь ажилласан. За IELTS Advantage-ийн хувьд бол ялангуяа speaking дээр илүү төвлөрөөд би яг ер нь бүртгүүлсэн цагаас ахуулаад ер нь боломжлох юм бол speaking-ийн mock test-үүдийг ерөнхийдөө ингээд тавиад сонсоод асуултанд нь
За ер нь сонсоод явдаг байсан. Харин яг дөхөөд ирэнгүүтээ би ер нь бол аль болох 9 рүү дөхөе гэж бодож байсан болохоор Band 9-ийн mock test-уудыг нь сонсож байсан. Тэгээд асуулт асуунгууд зогсоож агаад өөрөө эхлээд хариулаад тэгээд дараагаар нь буцааж өргөжлүүлж явуулангуудаа тэр хүний юу гэж хариулгыг нь сонсоод ингээд давхар бас өөрийнхөө санаануудыг баяжуулаад ингээд явж исэн. Энэ бол надад маш үр дүнтэй санагдсан. За тэгээд IELTS Advantage-ийн тэр санаагаа баяжуулаад явсныхаа дараагаар бас нэг YouTube дээр нэг mock test байсан. Тэр бол яг цэвэр асуултууд асуугаад тэгээд 1 минутын хугацаа өгөө тэрэндээ өөрөө хариулах байдлаар. Тэгээд би энийг болохоор усанд орж явахдаа ч юм уу те хоолой хийж явахдаа өөр ямар нэгэн цаг зав гаргах юм пассив цаг гарна шүү дээ. Тийм үед ер нь бол ашигладаг байсан. Тэгэхээр ингээл юм хийж явахдаа өөртөө яриад нөгөө асуулт нь асуунгууд энэ чи юм штэ тийм штэ гэд ерөөдөө хариулах байдлаар спикиндээ бэлтжижсэн. За 3 дахь их сурвалж маань болохоор ChatGPT гэсэн. За ChatGPT-тэй бол бас нэлээд их найзалсан. Би listening, reading гэж гисэндээ яаж сайжруулах уу гэдгийг ChatGPT-тэй их ярилцаж сайжруулсан. За энэ 3 их сурвалжийг яг уу ерөөдөө товчхон ярихад ийм тэгээд цаашаа дэлгэрүүлээд ярив. За одоо бол listening болон reading дээр яаж бэлдсэн бэ гэдгээ илүү гүнзгийрүүлж ярих гэж бодлоо. За listening-ийн хувьд яаж бэлдсэн бэ гэдгээ товчхон ярив. За түрүүн хэлсэнчлэн миний хувьд хамгийн сайн оноо авах боломжтой ур чадвар маань сонсгол байсан. Тэгээ сонсголоо ерөнхийдөө өмнө нь ингээд суур байсан гэх юм уу? Тийм байсан суур дээрээ өөр дээрээ туулж ажилласан. Гэхдээ бол түрүүний нөгөө British Council-ийн mock test дээр ажиллахдаа өглөө болгон сэрээд шууд нь цаашаа тэ заримдаа хэрвээ цаг байх юм бол нүур амаа угаачаад тэгээд ерөөдөө идэх юм аваад listening дээрээ суудаг гэсэн. Ингээл listening-ийнхаа яг нөгөө нэг ер нь бол шалгалтын өдөр listening чи өөрөө бүтэн 40 минут тэгээд нийт 40 асуулттай асуулт болгоно 1 оноотой нийт 40 оноо авна. Тэгээд мэдээж 40 оноо нөрөө 9 band 9 болоод ингээ хувирдаг. Тэгэнгүүт тэр 40 асуултын тодорхой яг 40 минутыг ер нь listening дээр зарцуулъя гэдээ өглөөлгөн босдог. Гэхдээ болохоор би яг шалгалтын нөхцөл байдалд өөрийгөө оруулаад ерөөсөө зогсоох боломжгүй, ухраах боломжгүй яг шалгалтанд нэг л удаа тоглоулагддаг. Яг тэр зарчмаар өглөө болгон хийдэг байсан. Тэгэхдээ шууд нөгөө нэг mock test-ээ сонгохдоо 2 сонголт гарч ирдэг. Нэг нь strict, нөгөөх нь болохоор зогсоох боломжтой, ухраах боломжтой. За тэгэнгүүт би ерөнхийдөө дандаа strict-ийг сонгож явдаг гэсэн. Тэгээд яг нийт бол юу гэх юм бичлэгийн урт нь 24-25 минут л орчим болдог. Тэгэхээр өглөө болгон босоод listening дээрээ би 24-25 минут л зарцуулчихдаг. Гэхдээ сүүл рүүгээ жоохон юу гэх оноо маань нахихгүй нэг тийм яг л нэг хийвийн 6.5 байгаадсэн баггүй юу. Тэнгүүт нь ChatGPT-тэй ярилцж байгаад яаж сайжруулах уу гэдгсэн чинь яг ингээд нэг асуулт болгоныхын төрлүүд дээр нь анхаарахаас гадна сайн анализ хийчихээ гэдгсэн. Яг ямар асуултан дээр алдаад байгаагаа гол нь эхлээд таньж мэдээ гэдгсэн. Тэр эхлээд бол ингээд mock test ажил. Тэгээд хоёрдугаарт нь яг ямар асуултууд дээр чи алдаад байна гэдгээ таньж мэд. Тэгээ гуравдугаарт нь тэр алдаад байгаа алдаан дээрээ яаж сайжруулах уу гэдэг талаар судалгаа хийгээрэй гэдгсэн. За тэгэнгүүт би эхлээд mock test-ээ 24-25 минут ажиллаад тэгээд дуусан гутаа алдаануудаа хараад ийм алдаанууд гаргасан байна гэд тэнгуүтээ тэрийг ухрааж сонсоод энэ дээр чи ийм үг тохирох байсан юм байна, ингэж бичих байсан юм байна гэдгийг анзаараад тэгээд яг ямар төрлийн асуултан дээр алдаж байна гэдэг нь ерөнхийдөө ингээд тодорхой байгаад исэн. Тэгэхээр тэрийгэ эргэж нөгөө IELTS Advantage гэдэг YouTube-ийн channel руу явж ороод тэрэн дээр ингээ нэг юм бүтэн юм гайд байсан. Бүх 4 скиллийн гайд. Тэгтээ ихэнх бичлэгүүд дээр хуваагаад тавьсан байсан. Гэхдээ би бүтэн гайдыг нь олж аваад тэгээд тэр гайд дээр нь нөгөө listening, reading болгоны асуултын төрөл болгоноор нь ингээд типүүд өгсөн байсан. Тэгэхээр тэднээс нь ингээд ерөөхдөө ингээд би
бүтнээр нь гүйлгээд харсан. Гэхдээ би бараг харахтаа хамгийн сүүлийн 3 өдрийн нэгэнд нь харсан болохоор тэрний өмнө би дандаа нөгөө асуултууд дээрээ өөрөө ингээд ажиллаад яавал илүү цагаа ашиглаж чадах уу, яавал 24 минутанд бүх асуултандаа ингээд сайн төвлөрч анхаарч чадах уу гэдгийг сайн нөгөө практик хийгээд тийм практикаар дамжуулаад би олоод авцсан. За тэгэнгүүт чинь миний хамгийн том асуултын төрөл гэхээсээ илүүтэйгээр анхаарал алдаад байсан. Аюу амархан анхаарлаа алдаад нэг одоо юу гэм. За эхний listening чи өөрөө 4 парттай штэ тий. Тэгэнгүүт эхний парт бол 2 хүний харилцан яриа. Гэтэ маш энгийн харилцан яриа. Зүгээр л нэр хэлнэ, хаяг хэлнэ. Ер нь хамгийн энгийн буюу илүү амархан. Тэгээд 2 дахь task илүү part лөө task баха тий. Part лөө task part. За 2 дахь хэсэг рүүгээ явж оронгууд арай хүндрээд гэхдээ ганцхан хүн ярьж байгаа. Тэрэн дээр болохоор ихэвчлэн ингээ нөгөө газрын зураг те эсвэл instruction өгч юм уу. Тиймэрхүү юмнууд байдаг. Тэгэхээр минийх хаар бол 2 дахь хэсгээр би ерөөдөө жоохон анхаарлаа алдаад байсан. Тэнгүүтээ за 3 дахь хэсэг бол ерөөдөө гайгүй 3 хүний харилцан яриа байдаг ч гэсэндээ ер нь миний хувьд бол айгүй барьж авахд гайгүйсэн. Тэнгүүтээ 4 дахь хэсэг 3 дахь хэсгийн сүүл хаваар болоод ирэнгүүт би жоохон эргэлзээд эн чи үлээ гэд бодонгуудаа за энэ ах гэнгүүт яг 4 дахь хэсэг рүү явж орох шаардлагатай болоод 4 дахь хэсэг рүү оронгуудаа 4 дахь хэсгийг ойлгохоос илүүтэйгээр 3 дахь хэсэг дээр би юу гэлээ гэд бодоодсэн байхгүй. Тэнгүүт ChatGPT яг миний суул талыг зөв олж хэлээд яг би өөрөө ингэж хэлээгөө зүгээр миний оноо ийм байгаад байна. 6.5 7-оос хэтрэхгүй байгаад байна. Яаж сайжруулах вэ? Өмнө нь бол би ингээд listening дээр 8 авч ирсэн маа гэд хэлсэн чинь 3 боломж шалтгааныг надад хэлж өгөөд тэгээд тэрүүгээр нь би ер нь ажиллахад ер нь маш боломжтой юм байсан. За тэгээд анхаарлаа алдахгүй тулд би яасан бэ гэхээр ChatGPT-ийн зөвснөөр мэдээж одоо анхаарал сайжруулах тодорхой техникийг бол би ашиглаж байсан. За тэрийг бол би хамгийн сүүлийн хэсэг дээр ярий. Анхаарал сайжруулахаас гадна яг одоо task хооронд шилжих хооронд цагаа маш сайн ашигладаг болж ирсэн. За энийг яг дэлгэрүүлж ярий. За listening-ийн mock test ингээд олон удаа ажиллаад ах тусам яг нөгөө instruction зааварчилгаа өгдөг хэсгүүд байгаа штэ нэг ах яриад байдсан штэ. Тэр ахын яриаг бол угаасаа энэ хэсэгтэр ийм юм ярьдаг гэдгийг би мэддэг болсон учраас дахин сонсоод ах шаардлага байхгүй учраас шууд автоматар тэрийг сонсгоо болонгуудаа өгөгдсөн текстүүд яг энэ хэсэгтэр ийм юм яригдах юм шиг байна. Энэ хэсэгтэр ийм үг нөхөж бичих юм шиг байна гэд яг энэ өгөгдсөн байгаа параграф текстүүдийн ер нь бол уншиж танилцаад тэгээд нөхөх өгнүүдээ таамаглаад тэгээд мэдээж хамгийн түрүүнд зааврын маш сайн унших хэрэгтэй. 2 үг бичих гэж гэнэ үү? Үсэг бичих гэж гэнэ үү те? Эсвэл тоо бичих гэж гэнэ үү? 1 үг бичих гэж гэнэ үү гэдэг тэр одоо зааврыг маш сайн хараад тэнгуүдээ яг тэр текст юу өгөгдсөн байна, нөхөх үгэнд юу байвал зүгээр юм байна гэдэг таамаглалыг эхлээд маш хурдан хугацаанд анхаарал алдахгүйгээр одоо анхаарал алдчих юм бол хамгийн гол нь нэг уншичаад язаар юу ч үт гэж дахиад буцсан шүү дээ. Тэгэхээр тэг болгондоо цаг алдна. Тэгэхээр яг нэг удаа уншаал нэг удаа ойлгохын тулд маш сайн анхаарлаа чигдрүүлээд зөвхөн түндэл анхаарна. Тэгээд анхаарад сайн уншаад ингээд хамгаалцдаг гэсэн. За тэнгүүд эхний хэсэг бол маш амархан ингээд яваад дуусчихна. За тэгээд угаасаа ингээд нэг олон дахин mock test хийгээд хаа нэг тийм гарт орчдөг юм уу жоохон өөр юм болгоод авчдсан байлээ дээ. За энэ хэсэг угаасаа ингэдэж шүү, энэ хэсэг угаасаа ингэдэж шүү гэдээ явчихна. За тэгээд дараагийн task руугаа шилжих юм өмнө ингээд өмнөх ажлаа шалгаарай гэдэг 30 секунд өгдөг. Тэнгүүд тэр 30 секундыг нь шууд өмнөх ажлаа шалгахгүйгээр угаасаа би зөв хийсэн гэдэгтээ итгэл дараагийн таск руугаа шууд явж ороод дараагийн таск дээр дахиад заавраа уншаад текст юу өгсөн байна. Би юу нөхөх вэ гэдгийг дахиж хараад тэгээд өгсөн юмнуудыг ингээд хурдан сайн хараад ойлгоод авчдаг. Тэгээ ойлгож авангуудаа ойлгосныхоо дагуу ингээд сонсоод явна. За тэгээд яг энэ зарчмаар ингээд 4 таска
дуусгачихна. Ерөөсөө өмнөх хэсгээ шалгаарай гэдэг цагийг дараагийн хэсгээ уншихтаа зарцуулчихдаг. За тэнгууд чинь эхнийх нь бол ингээд угаасаа бүх дөрвөн хэсэг болгон 10 хариулт байгаа шүү дээ, тий. Тэнгууд 10 асуулт хариултынхаа эхний хэсэг дээр бол ингээд 6 4 ч юм уу 5 5 гэдэг ингээд хуваагдчихдаг шүү дээ. Тэнгууд эхнийх нь бол угаасаа цаг өгдөг, тий. За одоо 1-ээс 5-ыг хараарай. 6-аас 10-ыг одоо хараарай гэд явдаг. Тэнгууд яг хараарай гэсэн цагт нь л их тухайн юм хараа явчихж байгаа. Зөвхөн таск хооронд шилжих, одоо хэсэг хооронд шилжихэд л ингээд дараагийнхаа хараа явчихдаг байсан. За тэнгүүдээ үгүйсээ санджаа мартчих юм. За тэр 3 дугаархын алиста таг санчлаа. За уучлаарай. За ингээд ер нь бол listening-гээ гайгүй сайжруулсан. Хамгийн гол нь анхаарал дээр төвлөрсөн. За дараагийнх нь би reading-ийг ярив. За reading дээр бол бас дахиад ингээд mock test ажиллах болгондоо яг цагаа зогсоох боломжгүй. Яг strict 60 минут л ажилладаг байсан. За ингээд ажиллахдаа бас ялгаагүй оноо сайжрахгүй байгаад ах шиг болохоор бас ChatGPT-тэй найзалсан. За тэгээд өөрийнхөө өмнөө нь авсан оноо, тэгээд одоо mock test дээр ямар оноо авч байгаагаа хэлээд тэгээ ерөнхийдөө бас ингээд өөрийн нэг тийм дүгнэлт гараад ирж штэ, 5 6 7 хоног ингээд mock test хийчихэнгүүт би ер нь л ингэж ялтаад ах шиг байна. Ийм учраас надад нэг тийм учир нь олдохгүй байгаа юм энэ ах шиг байна гэд. Тэгээд тэгээ ер нь бол эхний 7 хоног яг цэвэр mock test ажиллаад дараагийн 7 хоногт баг зэрэг ингээд нөгөө одоо ашиглаж байгаа стратеги өөрчлөх зорилгоор ChatGPT-гээс зөвлөгөө аваад тэгээ тэрний дараагийн 7 хоногт яг тэр зөвлөгөөн дөрөв төвлөрүүлж бас яг өөрийн гартаа оруулаад тэг ингээд явсан. За reading-ийн хувьд болохоор бас 3 хэсэгтэй тий. Тэгээд эхний ер нь бол хамгийн баримтлах хэвээр зөв зарчим нь болохоор эхний парт дээр 14-өөс 16 минут зарцуулаад, хоёр дахь хэсэг дээр 20 минут зарцуулаад, гурав дахь хэсэг дээр үлдсэн 24-өөс 22 минутад зарцуулах нь яг зөв юм билэ. Угаасаа нөгөө passage те passage болгоных нь дарааллаараа ингээд хүндрээд явцдаг учраас эхнийх нь илүү амархан учраас богинохон хугацаанд хурдан хийх нь зөв юм билэ. За тэгээ би эхний удаадаа ингээд нөгөө ChatGPT-гээс зөвлөгөө аваагүй байх үедээ яг өөрийнхөө ашигладаг стратегиэр явж исэн. Тэр нь болохоор ингээд бүх passage яг ингээд юунд ч анхаарахгүйгээр зөвхөн тэрийг ингээд бүтнээр нь ингээд уншаад тэгээ ингээд уншчихгод миний талхад ингээд зураглал ороод ирж штэ тий. Тэнгүүд энэ хэсэг дээр ийм үг байсан, энэ хэсэг дээр ийм үг байсан гэд бодчихдог. Тэгээ эргээд асуулт руугаа очиод асуултаа ингээд уншингуудаа энэ хэсэг чи энд дэсэн штэ гэдэг нөгөө passage руугаа буцаж очиод яг энэ байна гэж зөв хариуг нь аваачаад очиж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө цаг ерөөсө хөрөлцөхгүйсэн гэж 60-аас бараг 70-80 минут надад хэрэгтэй болоодсэн байхгүй. Тэгээд ChatGPT-тэй ярилцсныхаа дараагаар 2 дахь 7 хоногоос арай өөр техник ашиглаж эхэлсэн. Тэр нь болохоор эхлээд өгөгдсөн ихийг уншихаасаа өмнө хамгийн түрүүнд асуултуудаа уншина. За ингэхдээ болохоор асуулт болгон чинь одоо нэг их дээр 2-оос 3 төрлийн асуулт байгаа шүү дээ. За true false not given, эсвэл match heading ч юм уу те. Эсвэл complete the summary ч юм уу ингээд төрлүүд нь өөр байгаа. За энэ болгоныхоо одоо асуулт болгоноор ингээд тус нь маш сайн уншаад за энэ асуултан дээр яг юу асууж ийн гэдгийг нь олж мэдэнгүүтээ за эхний бүгдийг ингээд эхнээс нь уншаад тэгээ юу өгөгдсөн байна гэдгийг нь их сайн ойлгосныхоо дараагаар за тэгвэл эхний асуулт нь яг энэ ихийн аль хэсэг дээр нь гэдгийг нь хайж болоод за яг энэ хэсэг дээр байна гэдгийг нь хайж болонгуудаа тэр хэсгээ close reading хийж маш сайн уншаад тэгээд одоо ойлгохгүй үг байж болно шүү дээ тий. Үг ойлгохгүй байлаа гэхэд таамаглаад за энэ нь ийм утгатай үг юм шиг байна гингүүтээ зарим нь айгүй ингээд толгой хэрэгүүлсэн өгүүлбэрүүд байдаг. Яг зөв ч юм шиг, буруу ч юм шиг, эсвэл өгдөөгүй ч юм шиг. Тэгэхээр тэрийг маш сайн одоо ингээд ялгаж суртлаа л ер нь mock test ажиллаад байвал зүгээр юм шиг санагдсан. Би одоо бас яг яаж ялгаж сурснаа сайн мэдгүй л байна. Тэнгүүд өмнө нь би 2 жилийн өмнө IELTS өгөхдөө reading дээр 6 авч ирсэн. Харин энэ удаад болохоор би reading дээрээ 8 авч чадсан.
би ер нь бол за 8.5 авчих байх гэсэн итгэлтэй орсон. Ягаад гэхээр миний mock test-ийн сүүлийн үеийн одоо хариунууд нь дандаа л 8.5 байгаадсан. Тэгээ би маш их одоо яг энэ үр дүнд хүрэхийн тулд ер нь бол mock test дээр сайн ажиллах нь зөв юм байна гэдэг дүнэлтэнд хүрсэн. За тэгэхээр одоо өмнө нь бол би бүгдийг нь уншиж байгаа зөв хариултаа хайдаг байсан бол одоо цаг хэмнэхийн тулд эхнээс нь нэг өгүүлбэр болгоноор нь ингээд эхлээд асуултаа бүрэн уншчихгоотаа дараагаар нь ингээд яг нэг өгүүлбэр болгоноор нь close reading хийж ингэж тохируулж хариултаа олдог байсан. За ер нь бол listening-ийн бодвол reading илүү барьцтай санагддаг. Баг зэрэг одоо академик үг хэллэг мэдгүй үгнүүд олон байдаг ч гэсэндээ ерөнхийдөө таамаглаад ойлгочих боломжтой. За тэгээд IELTS-ийн нэг хамгийн гоё санагдсан юм нь юу вэ гэхээр асуултууд нь эхнээсээ ингээд эхэлж байгаатай яг адилхан ингээд дараалалаар ер нь явдаг. Тэгээд одоо тухайн нэг их дээр 2-3 төрлийн асуулт байлаа гэхэд эхний асуулт нь эхний хэсэг дээрээ, дараагийн асуулт нь яг холилдсон байж болно л доо. Тэгээд эхлэл нь төгсгөлтэйгөө ч юм уу те. Тэнгүүд ер нь дараалалаараа ингээ асуулт болгоно нь ер нь дараалалаараа явдаг. Эхний асуулт эхний хариулт нь эхний хэсэг дээрээ байлаа гэхэд яг тэрнийхээ дараачаас дараагийн асуултаа хариу нь явдаг ч гэдэм үү те. Ер нь ингээ дараалалаараа байдаг нь яг яарс үед хайж болоход бол айгу амар санагддаг. Reading дээр бол бас хэрвээ хугацаа байсан бол би үгийн сангаа сайжруулахыг зорих байсан. Ер нь mock test л ер нь ажилласаар хагаад та ер нь яаж ажиллах уу, яаж хийх үү гэдэг арга барилаа маш сайн олж авсан. Тэрнээс гадна одоо нөгөө IELTS Advantage гэдэг YouTube channel байсан шүү дээ. Тэрэн дээр болохоор бүтэн гайд байсан гэдгсэндээ тэгэхээр тэр гайдынхаа бас энэ асуултан дээр ингэж хариулвал зүгээр, энэ асуултан дээр ингэж хариулвал зүгээр гэдгийг типүүдийг бас ер нь өөртөө суулгаж авсан. Тэгээ миний хамгийн их алдаад байсан асуулт нь болохоор true false not given байсан. Тэгээ энэ дээр болохоор яг заавар дээрээ байдаг шиг тэр зааврыг нь л ер нь маш сайн ойлгочвол айгүй зүгээр юм билээ. True болвол тухайн statement дээр яг өгөгдсөн байна, үнэн байна. Яг тэр statement-тэй санал нэгдэж байгаа тохиолдолд true. Харин false гэх юм бол бүр тухайн statement-ийг огт эсрэгээр нь ингээд бичсэн байх юм бол худлаа. Харин огт өгөгдөөгүй гэдэг нь болохоор ихтер тодорхой нэг хэсэг байгаа. Гэхдээ яг энэ асуултан дээр байгаа юмны тухай яриаггүй. Одоо эсвэл байгаа юмтай адилхан зүйлийг яриаггүй. Арай өөр зүйлийг ярьсан байх юм бол огт өгөгдөөгүй гэд энэ ялгааг аягүй сайн ойлгох хэрэгтэй мөлий. Тэхэнд бол бас mock test-ээ сайн ажиллаад тэгээд дахин одоо яавал true, яавал false, яавал not given гэдгийг дахин өөртөө сануулад авах юм бол ялгааг нь ойлгодог болох юм байна гэж би ойлгосон. За тэгэхээр тэгээ 3 дахь зүйл нь бол яг анхаарал хамгийн чухал. Анхаарлыг би яаж төвлөрүүлдэг байсан тухайгаас хамгийн сүүлийн хэсэгтэр яригээд гисэн. За одоо writing хэсэг рүү орно. За writing болон speaking хэсэг бол миний хувьд хамгийн барьцгүй хэсэг байсан. Яагаад гэхээр ер нь интернет дээр ч байсан аль алийг нь шалгахад айгүй хүндрэлтэй. За би writing дээр бол ихэвчлэн ChatGPT дээр өөрийнхөө ажлуудыг оруулаад тэгээд ер нь ойролцоо оноо хийдвэ, ямар асуудлуудыг анхаарах вэ гэдэг зөвлөгөөнүүдийг авдаг байсан. Тэгэхээр ер нь яг British Council-аас өөрөөс нь writing mock test-үүд өгдөг. Тэгээд writing-ийн mock test-үүд бол яг одоо бас яг нөгөө шалгалтын нөхцөл байдлаар буюу 60 минут үргэлжлэх хугацаагаар ингээд өөрөө сонгоод тэгээд яг 40 минутыг нь 2 дахь таск дээрээ 20 минутыг нь эхний таск дээрээ тэгээд халийг нь дөрүүлж эхэлж өөрөө хийхээ сонгодог байдлаар ер нь өгдөг байсан. За тэнгүүд алинч дөрүүлж эхэлж хийж болно. За writing дээр би болохоор өмнө 2 жилийн өмнө өгөхдөө 5.5 авч исэн. Энэ удаад харин 7 болгож сайжруулсан. За ChatGPT дээр би өөрийнхөө хийсэн ажлуудыг ингээд оруулангууд ер нь бол эхлээд дандаа 5.5 хавцаа ингээд оноонууд байгаадсан байхгүй. Тэгээд дараагаар нь миний оноо бүр 7 руу сайжирсан. Айгу гинт ингээд сайжирсан. Гэтэ ChatGPT бол ер нь жоон бага оноо өгдөг. 6.5 эсвэл 6 ч юм уу жоохон алдаа талаас нь илүү харж өгдөг. Тэр нь бас аюу зөв. Яг тэр өөрийгөө улам сайжруулах боломжийг олгож байгаа.
За яаж дээр 5.5 байсан оноог би 6.5 7 болгож чадсан бэ гэхээр бүр ингээд тасралтгүй тийм болсон. Бүх ихүүд дээр ер нь бол яг нэг зүйлийг сайжруулснараа би 1.5 оноо бүр ингээд сайжруулж чадсан. Тэр нь болохоор эхийн бүтэц байсан, structure. Эхлээд одоо за ер нь task 1, task 2-гийн ялгаа ярьчих. За эхлээд task 1-ийг ярив. За task 1 дээр болохоор бүтцийн хувьд за үгийн тооны хувьд бол харьцангуй бага үгийн тоотой 150 үгтэй байхад хангалттай. Task 2-ын хувьд бол 250 үгтэй байх ёстой. Гэхдээ энэ нь доотлолтой 150, доотлолтой 250. Гэхдээ бүр хитрхи болгох юм бол цагтаа багтахгүй. Тэгээд дээрээс нь илүү сунжаа жоохон ойлгомжгүй болно. Тэгэхээр ер нь бол зөвлөгөө өгөхдөө хүмүүс яг 150-аас нэг 10-аас 15 үг, 250-аас бас нэг 20-оос 30 үг жоохон нэмэл ингээд биччихээд яг болдгоо. Хэрвээ 250-аас дутуу биччих юм бол хэлчихэж байгаа санаа чинь бүрэн гүйцэд гарч чадахгүй дутуу гарчнаа гэд тийм билээ. Тэгэхээр үгийн тоо бол бага байна гэдэг дээр оноо хасагдахгүй харин илэрхийлж байгаа санаа нь бүрэн биш байгаа болох юм бол оноо хасах шалтгаан болдог. За task 1-ийн бүтцийг авч үзэх юм бол эхлээд introduction, дараа нь overview. Тэгээд сүүлийн хоёр дээр болохоор эхний параграф, тэгээд хоёр дахь параграф. Гэт ингээд ийм дөрвөн одоо зохицолбортой шүү гэдгийг аягүй сайн өөртөө толгоондоо хийгээд яг энийг ингээд дагаад явах юм бол ерөнхийдөө одоо над шиг 5.5-тай байдаг хүн бол 6.5 7 болгох боломжтой юм билээ. За хоёр дахь таскийн маань бүтцийн хувьд бол эхлээд introduction, за тэгээд хоёр дахь дээр эхний параграф, гурав дахь дээр хоёр дахь параграф, тэгээд дөрөв дахь дээрээ conclusion буюу дүгнэлт гээд яг энэ дөрвөн одоо параграфын бүтцийг бас ингээд барай авчих юм бол боломжтой. Гэхдээ ер нь бол бас ингээд бичээд овоо хөрхөн дадал суучих юм бол writing task 2-ыг багтарыг дэлгэрүүлээд 5 параграфтай бас болох боломжтой юм лээ. Тэгэх юм бол бас оноос хөрхөн тодорхой хэмжээнд нэмэгддэг. За task 1-ийн хувьд бол би яаж оноогоо сайжруулсан бэ гэхээр нэгдүгээр дөрөвний хэлсэнчлэн яг тэр бүтцийг барьсан. За ингэхдээ болохоор ерөнхийдөө эхлээд mock тестээ ажиллаад тэгээд өөрийнхөө ажлыг ChatGPT рүү оруулаад ойролцоо оноо хэд байх вэ? Ямар юм дээр алдсан бэ гэдэг анализа хийлгээд тэгээ өөрөө сайн тэрийг уншиж ойлгочоод за тэгээ 3 дугаарт нэг example буюу жишээ хариултуудыг цаанаасаа угаасаа өгдөг mock test дээр тийм үдир жишээ хариултуудыг нь би харж ингэж болох юм байна. Энэ санааг ингэж дэлгэрүүлж бичих болох юм байна гэдэг юм дээр ажилласан. За тэгэнгүүт IELTS-ийн зөвлөгөө өгж байгаа хүмүүсийн нийтлэг хэлж байгаа юм нь болохоор writing task бол чиний санааг ер нь бол IELTS бол чиний санаан дээр ерөөсөө ажиллах вэ. Одоо speaking, writing бол чи ямар төгс санаа хэлж ийн вэ гэдэг дээр чи оноо ерөөсөө өгөхгүй. Харин санаа ерөөсөө чухал биш. Санаа ямар ч байсан байлаа гэхэд тэрийг яаж илэрхийлж байна вэ? Хэдэн янзаар илэрхийлж байна вэ? Ямар үг ашиглаж байна? Ямар дүрмээр хэлж байна гэдэг тэр талаас нь илүү харна. Тэгэхээр ерөөсөө санаа энэ санаа маань тэнийг сонсогдох болов эсвэл амар гой санаа бодож болох хэвээр гэдэг дээр ерөөсөө анхаарах шаардлага байхгүй мөлий. За тэгэнгүүт writing дээр болохоор миний task 1-ийн хувьд бол өгнүүд цээжилсэн. Одоо ингээд олон янзын графикууд өгөгдөн шүү дээ, тийм өгөгдлүүд өгөгдөн. Тэр болгоных нь бүгдийн дээр нь ер нь бол нэгээр нь ажиллаад энэ графикийн одоо шугамн график байлаа гэхэд энэ дээр ийм өгнүүд байвал зохино. Bar chart буюу багнан график байх юм бол бас ийм өгнүүд байвал зүгээр. Одоо diagram байлаа гэхэд бас ийм өгнүүд гээд тус бүр дээр нь өгнүүдээ ерөнхийдөө ингээд цээжилж авсан. За тэгээд тэр өгнүүдээ ер нь ашиглахыг айгүй хичээсэн. За тэгээд өгнүүд нь болохоор дотроо бас зөвхөн adjective-ээр хязгаарлагдахгүй те verb-тэй зөндөө олон төрлийн өгнүүдийг ер нь бол цээжилж авах юм бол зүгээр санагдсан. Тэгээ аль-алийг нь ер нь бол тавтахгүйгээр ингээд paraphrase хийгээд хэрэглээд авах боломжтой болохоор өгнүүдээ аль болох хэрэгэлдэг хид хідэн мөртлөө ганцхан үг биш хид хідэн сонголттой өгнүүдийг цээжилж зүгээр санагдсан. За тэгээд за task 2-ын хувьд бол жинхэнэ яг санаагаа өөрөө баяжуулах хэрэгтэй. Энэ санаа маань тэнэг байна уугүй байна уу гэдэг нь ерөөсөө хамаатай биш. Гэхдээ санаан дээрээ илүү баяжуулалтыг хийж өгөх юм бол одоо
хоорондоо зөрчилдөхгүй нэг бүтэн эсэ болж чадна гэсэн үг. За тэгээд тэр миний эхний баримтлал нар чинь бол бүтцээ гоё болгосон. За тэгээд бүтц дотроо одоо ингээд 4 параграфа өгүүлбэр болгоно нь өөрөө тусдаа ач холбогдолтой байна гэдгийг би айгуу сайн ойлгож авсан. За энэ хоёр writing дээр миний хамгийн сайн хийсэн юм маань болохоор mock test-ээс гадна British Council-ийн тустай юм хичээлүүд өгд юм лээ, классууд. Тэгээд тэд нар нь болохоор listening, reading, writing, speaking бүх одоо чадварууд дээр байгаа. Би болохоор цаг богино байсан учраас хамгийн муу оноотой яснараа writing-ийнхаа бичгийн ур чадвараа сайжруулах зорилгоор зөвхөн writing-ийн класс авсан. За ингэхдээ болохоор аль альных нь чухал гэсэн топикуудаар эсвэл бүтэн топикууд бас авч болох юм лээ. Бүтэн энэ сэдвүүдийг нь аваад яаж writing task-а илүү сайжруулж чадах вэ гэдэг хичээлүүдээ сайн үзээд тэгээд тэднэрийнхаа ер нь ойлголтоороо сайжруулж чадсан. Надад бол writing-а сайжруулахад яг тэр British Council-ийн өгдөг тэр хичээл хамгийн сайн нөлөөсөн. Тэр хичээл дээр structure-уудыг ярьж илээ. Ял хэсэг дээр ямар хариулт өгвөл зүгээр вэ гэдгийг ярьж илээ. Тэнгүүд хамгийн гол анхаарах юм нь writing-ийн зохицолбор дотроо өгүүлбэр болгоно нь тусдаа өөрийн гэсэн үүрэгтэй юм байна гэдгийг ойлгосон нь надад хамгийн том оноо нэмэх боломжийг олгосон. За ийм байдлаар бэлдсэн. За дараагийн speaking-ийн хувьд бол speaking бас айгүй барьцгүй. Гэхдээ одоо writing бол ингээд шийснийгээ би ChatGPT дээр оруулаад ойролцоо оноо аваад ирсэн шүү дээ. Тэрэн шиг speaking-ийг болохоор би утасныхаа voice recording дээр voice-а биччихээд тэгээд тэмүүтэ тэрийнхаа copy transcript гэдэг хэсэг дээр одоо миний яриаг шууд бичгийн хэлбэрт буулгасныг нь би хуульч авангуудаа ChatGPT дээр оруулаад энэ хэр вэ нэ? Энэ асуултын хувьд хариулт нь хэр боломжтой байна вэ гэдгийг асуучдаг. Тэнгүүд амар олон гэдэг юм гацалтуудтай. Тэрийг ер нь бол багасгах хэрэгтэй. Тэгээд айлуулах яарч хурдан ярих гэж хичээх хэрэггүй. Тайван мөртлөө зөв зэгцтэй ярих нь чухлаа гэж зөвлөгөө надад маш их өгчээсэн. За хамгийн том ашигласан зүйл нь бол түрүүний хамгийн ихэнд хэлдэг нөгөө IELTS Advantage-ийн speaking-ийн mock test-үүдийг би үзэхдээ эхлээд асуултыг сонсчоод өөрөө хариулаад тэгээд дараа нь нөгөө хүнийхээ хариулсныг сонсож илүү бас ингэж хариулчлах юм байна гэж санаа авч давхар дахин өөрийгөө сайжруулж явжсэн. За хоёрдугаарт нь болохоор яг хариулсан хариултаа ChatGPT-ээр оруулаад энэ бол тэгтээ их хвчлэн одоо хоёр дахь хэсэг дээр яг үйлчилдэг. Юу гэмээр speaking ч өөрөө 3 хэсэгтэй шүү дээ. За эхний хэсэг бол introduction буюу танилцуулга хэсэг. Ерөнхийдөө чи хэм бэ? Чиний тухай асуунаа. Хоёр дахь хэсэг бол нэг тодорхой нэг сэдв өгнө. За асуулт өгнө. Асуултан дээрээ 1 минутын бэлдэх хугацаа өгөөд 2 минутын турш 1-2 минутын турш ярьдаг. За тэнгууд би яг ChatGPT рүү яг 2 дугаар хэсэг дээр асуусан асуултыг ингээд бүтэн 2 минутын турш ярьсныгаа бичвэр хэсэг хэлбэрлөө буулгаад тэгээд ChatGPT рүү оруулаад тэгээд ер нь зөвлөгөө аваад явжсэн. 3 дугаар хэсэг бол яг 2 дугаар хэсэгтээ чинь асуултаа уялдаад тэрийг илүү дэлгэрүүлээд илүү одоо агсан түвшний асуултуудыг асуун. Ингэхдээ болохоор ерөөхдөө ер нь ямар концепттэй байдیں۔ Тэ зөвхөн чиний тухай биш нийтээрээ ер нь ямар байдیں бэ гэдэг нэг юм хийсвэр одоо ойлголтууд дээр илүү төвлөрч ярилцдаг юм байлээ. За тэгэнгүүт яг гол ялгааг нь ингээд ойлгох хэрэгтэй. Тэгэхийн тулд одоо part 1, part 2, part 3-аараа тус нь өөрийгөө ер нь ингээд бас шалгаад тус нь бас би аль хэсэг дээрээ сайн байна, аль хэсэг дээрээ жоохон таарах юм байна гэдгээ ялгаад тэгээд тэрэн дээрээ ажиллавал бас зүгээр санагдсан. За миний хувьд бол хамгийн сул ясна нь part 2. Part 1 бол угаасаа ерөөхдөө гайгүй чөлөөтэй яриад асуултанд хариулаад тэгээд явчих болж байсан учраас part 2 дээр маш сайн ажиллах шаардлагатай болсон. Тэгээд part 2 дээр нэг ажиллахад боломжтой төхөн байсан нэг тип байсан. За тэрийг болохоор би бас IELTS Advantage-аас олж авсан. Тэрэн дээр болохоор одоо нэг цаасан дээр ингээд нэг сэдв өгөнгүүтэй bullet point-д өгчтэй шүү дээ. За энэний тухайраараа гэдэг нэг 4 bullet point. Тэнгүүд миний гаргаад байсан алдаа болохоор би тэр сэдвийн тухай бодонгуудаа bullet point-ууд нь хариулах зарчмаар яг энэ хэсгүүдээр л зөвхөн
энэ асуултуудад хариулж ярина гэд ингээд төлөвлөчөнгүүд яг яриа эхлэнгүүд эхнийхээгээ ярьчаал нэг өгүүлбэрт, дараагийнхаа дахиад нэг өгүүлбэрт яриад ингэсээр адил нэг 30-аас 40 секунд л болоод ерөөсөө 1 минут 2 минутанд хүрэх байсан байхгүй юм. Тэгээ би яриагаа дэлгэрүүлж чадахгүй миний бүр ингээд оюун ухаан таг гацаад ингээд бүр баг ингээд бичсэн түлхүүрүүгээл уншчаал өөр ерөөсөө ярих юм байхгүй болоод юм. За тэгсэн чинь тэр тип болохоор энэ bullet point-уудыг чам туслах зорилгоор өгж байгаа болохоос ш чамайг гацаах зорилгоор ерөөсөө өгөөгүй. Тэгэхээр эдрийг маш сайн өөртөө хэрэгтэйг нь ашиглаж одоо өөрийнхөө ярих боломжтой дэлгэрүүлж ярих боломжтой илүү өөрт чинь тухтай байгаа нэг bullet point-оо нэгээс хоёр bullet point-оо сонгох бүгдийг нь ерөөсөө одоо ярих шаардлага байхгүй гэж зөвлөсөн. Тэгээд би яг тэрний дагуу надад тухтай байгаа нь энэ юм байна. Тэгээд өөр юу нэмж ярмаар байна? Өнгөрснийг ярмаар байна уу? Одоогоор ярмаар байна уу? Ирээдүйг ярмаар байна уу? Бүгдийг нь ер нь тэр сэдвтэйг хамааралтай бүх юмаа л ер нь цуглуулад ярьчих гэдгсэн. Тэгээд яг тэр типийг ашигласан нь бас надад илүү төхөн болж чадсан. За тэгээд хамгийн сайн тусалсан юм гэх юм бол TED Talk гэсэн. Би YouTube дээр маш олон одоо англи хэл дээр бичлэгүүдийг үзэж ярианы болон сонсголын чадваруудаа сайжруулахыг зорьсон. Тэгээ миний нэг гол баримталж байсан зарчим болохоор юу вэ гэхээр хэрийг сайн сонсно, төдий ч нэгээрээ сайн ярих юм байна гэдгийг айгуу сайн ойлгосон. Хэрийг сайн уншиж бас сонсох. Тийм. Сайн уншаад, сайн сонсоод явах юм бол яриа цаанаас ингээл ундраал идэм бил. Одоо ер нь яг мэдээж суур байсан. Гэхдээ аль болох сайн сонсоолаа. Тэгээ өдөр шөнөгүй тэрэн чашийн ер нь бол өдөрт маш олон цагийг нэг уншихад бас сонсоход зарцуулаад ах юм бол яриа ер нь цаанаасаа ингээд гайгүй жигдрээд тэгээд одоо сонссон юмаа эргээд ингээд өөр юм болгоод ярихад уншсан юмаа эргээд өөр юм болгоод ярихад бас айгу боломжийн ингээд бас нэмэгд болчтой юм байлээ. Дээрээс нь бас санаач гэсэндээ өгнө. Одоо жишээлбэл шалгалтын дээр миний 2 дугаар парт, миний хамгийн хэцүү парт гэсэн шүү дээ. 2 дугаар хэсэг дээр над дээр ийм асуулт ирсэн байхгүй юу? Чиний сурч авсан хичээл гэх юм уу одоо чиний сүүлийн үед ойлгож авсан сурсан зүйл чи юу вэ гэдэг асуулт байсан байхгүй юу. Тэгээд тэгэхэд бол би одоо багшаасаа одоо шалгагчаасаа энэ заавал сурдаг хичээл юм уу эсвэл амьдралын хичээл яж болох уу гэдгсэн чи хамаагүй гэдгсэн. Тэгэхээр ерөөдөө маш өргөн хүрээнд яг альч хичээл байсан болохоор тэнгүүд би яг санаанд орж ирсэн нэг юм яриад тэр жоохон ярианы хувьд бол ингээ ярих юм цөөхөнтэй байсан сэдв. Тэнгүүд дараа нь би бодонгуудаа өмнөх өдөр нь би өгөн TED Talk дээр нэг тархины талаар лекц сонссон байсан байхгүй юу? Тэрийг би айгуугаа ингээд summarize хийгээд өөртөө тэр өмнөх өдөр нь айгуусан ярьсан байсан мөртлөө тэрийг би шалгалтын дээр ярьж болох байсан биз дээ гэж дараа нь айгуу харамссан. Тэнгүүд тэр TED Talk-ыг сонсоод нэг бүтэн лекц сонсон шүү дээ тий. За лекцээ ингээд бүтнээр нь сонсчоод араас нь summarize хийх гэж оролдохоосоо илүүтэйгээр тэр лекцийг ингээд тодорхой хэсгүүдийг нь энэ хэсэг дээр ийм юм ярьж байгаа юм байна. Энэ хэсэг дээр ийм юм ярьж байгаа юм байна гэд ингээд одоо идэхгүй сонсгол хийхээсээ илүүтэйгээр сонссон юмаа эргээд өөрийн болгож тайлбарлаад ойлгосноо илэрхийлээд ах юм бол тэр нь яриан дээр маш сайн нөлөөлт юм байна гэж би ойлгож авсан. Тэгээ дараа нь ч гэсэндээ бас ярихад санаа болж орж ирэх юм бэлээ. Ер нь яриан дээр чи хамгийн гол гацаад байдаг юм нь болохоор асуулт асуугууд юу лээ, хизээ боллоо гэд нэг тийм санаа орж ирдгүй шүү дээ. Одоо ингээд монгол хэл дээр ч гэсэндээ өөртөөхөө хэл дээр ч гэсэн ингээд ярилцлаганд оронгууд ингээл газар төгдрээл сандраал тэгэл ерөөсө санаа орж ирдгүү. Тэрнтэй адилхан англи хэл дээр бол бүр ч хэцүү. Тэнгүүд яг англи хэл дээр ерөөсөө гой санаа үнэн ч юм уу амар гой санаа олох гэж ерөөсөө шаардлага байхгүй. Тэг бүр 100% үнэн байх гэж бас шаардлага байхгүй. Тодорхой хэмжээнд яг тэр нь суйртай. Тэгээ мэдээж өөрийн туршлага, өмнө нь болсон бодтой зүйл, эсвэл сонссон зүйл, тийм яг ингээд өөрт тохиолдсон зүйлээ ярих юм бол хүн илүү сайн ярина штэ тий. Юм зохиож ярьжсанаас тэр нь хамаагүй зөв. Тэнгүүд яг энийг ярьч уу гэж эргэлзэж байхын оронд санаанд орж ирсэн юм шууд ярихад ер нь хамгийн яриа гайгүй сайн урсаад явчихна. Тэгтээ яг тэр хооронд ч бас санаа хэрэгтэй. Тэрийг бас тэр англи хэл дээр сонсож байгаа юмудаас олж авч болох юм байна гэж би бодсон. Тэгээ миний хамгийн их ашигласан нь бол TED Talk байсан. За ингээд speaking дээр болохоор би IELTS Advantage, TED Talk, тэгээ ChatGPT 3-ыг ашигласан.
Ингээд нөгөө ур чадвар болгоноороо бас өөр их сурвалжуудыг ашиглаж байгаагаа давхар дурдаад явж байгаа нь та нар ч гэсэндээ хэрэг болох гэж бодож байна. За одоо сүүлийн хэсэг дээр би юу ярих гэж байгаа вэ гэхээр ур чадварууд дээр хэрхэн яаж бэлдсэн гэдгээс гадна одоо яг жинхнээсээ би ээжтэй нэг нас хүрээгүй нялх хүүхдийг асарж байгаагийнхаа хажуугаар хэрхэн шалгалтандаа бэлдсэн бэ. За одоо нөгөө шалгалт гэдэг зүйл дээр төвлөрөхөөс илүүтэйгээр яаж энэ ажлуудыг зохицуулж амьдралын хэм маягаа тохируулж чадсан бэ гэх юм уу? Тэр талаас нь илүү ярив. Одоо энэ бичлэгийг маань үзэж байгаа хүмүүс ихэвчлэн ээжүүд байгаах гэж бодож байна. За тэр хүмүүс маань илүүтэйгээр миний яг энэ зүйлийг яаж хийсэн бэ гэдэг дээр төвлөрч анхаарч байгаа болов гэж таамаглаж байна. За нэг сони юм ярихад би өмнө нь бол бүр ингээд өөрийгөө яг ийм төрлийн бичлэг хийгээд өөрийнхөө энэ төрлийн туршлагыг хуваалцаа суужна гэж огт төсөөлж байгаагүй. Яагаад гэхээр би ер нь бол жоохон одоо сахилга бат ч юм уу те эсвэл тууштай байдал гэдэг өгнүүдийг сонсоод ер нь надаас хол би яаж идрийг өөртөө суулгах уу гэж айгүйх боддог байсан. Сахилга баттай байх, тууштай байх нь бол миний зорилго байсан. Тэнгүүд би ээж болсныхоо дараа өмнө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүр илүү хичээл зүтгэл гаргадаг болсон юм шиг надад санагдсан. Яагаад гэхээр би өмнө нь бол хичээлийнхаа шалгалт ч юм уу те бүр их сургуулаа төгсөхдөө өгдөг шалгалтын дээр хүртэл яг энэ удаад ингэ төрснийхөө дараагаар хуульчин шалгалтанд бэлдэж байхад бас IELTS-д бэлдэж байгаа шиг ингэж хичээл зүтгэл гаргаж бэлдэж байгаагүй. Тэгэхээр надад магадгүй ээж болсон маань бүр ингээд миний маш том эргэлтийн цэг юм шиг надад санагдсан. Тэгээд энэ бол бүр үнэхээр юм гайхамшигтай үйл явдал. Тэгээд ээж болсонтой холбоотой бичлэг бас дараа нь хийвэл гоё юм гэж бодлоо. Ямар ч гэсэн ингээд бүхэл бүтэн ингээ хүм бүтээгээд тэр хүний ингээд өсгөөд явж байгаа өөрөөрөө маш их бахархаж байгаа. За мөн миний ингээд хувийн хүсэл эрмэлзлийг маань маш сайн дэмжиж ингээ надад тодорхой хэмжээнд маш сайн ингээд тусалж чаддаг нөхөртөө бас бүр үнэхээр их баярлж байгаа. Хамгийн чухал нь би хүүдээ маш их баярлж байгаа. За миний хүү бол маш ийм тэгээ тайван ийм хүүхэд юм шиг санагддаг. Төрснөөсөө хойш л ер нь нэг ч тийм их намайг нойргүй хонолж байгаагүй дээ. Ер нь яг шүнс хэрдэг, ойрхон сэрэгч тохиолдол байдаг. Эсвэл сайн унтаа шөндөө 1-2 удаа сэрээд сэрэгч тохиолдол байдаг. Гэхдээ удаан хугацаагаар ингээд сэрээд би удаан хугацаанд сэрүүн байж ингээд гар дээрээ байлгах юм шаардлага ерөөсөө гардаггүй болохоор тэр маань надад маш том давуу тал болсон байх гэж би боддог. Тэгэхээр ерөнхийдөө энэ боломжийг ашиглаад тэг хүмүүс маань угаасаа энэ тайван тэг шөндөө битээр ингээ хамтдаа сайн ундаж болж байгаа. Тийм учраас яг энийг ингээд өөрийнхөө бас зорилго дээрээ одоо суур болгоод зөвөр ашиглаж чадах юм бол би энэ жирэмсний болон хүүхэд тасрах чөлөөтэй байгаа үеэ аягүй зөвөр ашиглаж чадах юм байна гэж бодсон. Тийм учраас би зорилгоо илүү томоор тавиад тэрний төлөө ингээд улам хичээнгүйлэн одоо зүтгэж байгаа. За тэгээд тэрний маань бас нэг том шалтгаан нь бол миний хүүхдийн тайван байдал. Тэгээд бас нөхрийн маань маш том итгэл. Тэгээд зүтгэл. Тэгээд нөхөр маань ингээ хүүхдээ бас авч үлдээж харж ингэж тусалж байгаа учраас би энэ одоо юу гэх цаг хугацаагаа үр дүнгүй өнгөрөөж аль эсвэл тийм зорилгодоо хүрч чадахгүй бууж өгөх ч юм уу тийм зүйлээ ерөөсөй байж болохгүй гэж өөрийгөө аягүй хурцлж байгаа. Тэгэхээр олон шалтгаантай байна. За энэ болгон суур байгаа. Тэрнээс гадна миний хамгийн чухалчилдаг нэг номерын зүйл бол нойр. Бараг хоолноос илүү нойрыг чухалчилдаг. Би ер нь бол аягүй их унтчихэж толгоймоо сайн ажилдаг. 8 цаг хүртэл надад бага юм шиг санагддаг. Дороо иж 9 цагийн нойр авч иж ер нь бол илүү эрт хүчтэй байдаг. Гэхдээ яг хөө миний сонссноор бол эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү хунтдаг.
унтах ёстой ч гэдэм билээ. Тэгээ байгалийн одоо цаг хугацаа болон мөчлөгөөс хамаарат 9-10 цаг, заримдаа 8 цаг ч юм уу ингэж унтах шаардлага хэрэгцээ байдığım билээ. Тэгэхээр миний бас өөрийгөө таньж мэдсэн энэ өнгөрсөн хугацаанд бол би 9-10 цаг унтчихээж ер нь илүү идэвхтэй бас миний тарих илүү бүрэн сайн ажилладаг юм шиг санагддаг. Тэгэхээр өмнө нь бол би буруу одоо арга барилаар явж исэн. Өмнө нь бол би night owl буюу шөнийн шар шувуу байсан. Одоо бол би early bird болсон. Тэгэхээр early bird болох маш одоо өглөөний шувуухай тий болох нь маш олон талын давуу талтай юм билээ. Би бараг одоо өнгөрсөн эзэн чи юу гэсэн юм бэ? 20 оноос хойш өглөөний шувуухай болох гэж хичээж байгаа. Тэгэхээр одоо 6 жилийн хугацаанд тэгээд мэдээж шүн суух нь бол илүү амар идэг. Өөрийгөө хүчлэх шаардлага байхгүй. Нэг суучих юм бол төвлөрөө суусаар агаад ингээд цаг аягүй хурдан өнгөрөө тэгээ шүн болчдөг. Өглөө босох нь бол баг зэрэг хүндрэлтэй байдаг. Гэхдээ өглөө босох юм бол амьдралын эрүүл хэм маягийг ер нь өөртөө бий болгож байна гэж би боддог. Тэгэхээр миний хамгийн чухал баримталдаг зүйл бол бүтэн цагийн нойр авахаас гадна эрт унтах. Энэ бол хамгийн чухал. Эрттэй 22 цагаас өмнө заавал унтсан байх хэрэгтэй. За ер нь бол миний өмнө сонссноор 2-оос шөнийн 10 цагаас 2 цагийн хооронд тархинд мелатонин маш сайн ялгардаг. Тэгээ 2-оос хойш унтах юм бол мелатонин ялгарахгүй учраас тархитод хэвийн хэмжээнд хөгжихгүй. Тэгэхээр миний яг энэ одоо олж авсан ойлголт дээрээ тулгуурлаад би 10-аас өмнө заавал орондоо ороод унтсан байхыг эрмэлздэг. Зарим хүүхдтэй баснаас хойш бол ер нь хүүхдээ эрт унтуулж сургах гэж их хичээж байгаа. Анх бол 7-8 цагт ингээд оронд нь оруулдаг байсан. Бүр нь яраа үедээ бол угаасаа их унтдаг байсан. Тэгээд дараа нь ингээд жоохон хойшлоод ер нь 9-өөс хойшоо ихэд унтсан байх хэвээр. Хамгийн оройдоо 9 гээд тэгээд 8 өнгөрөөгөөд орондоо ороод 9 гэхэд унтдаг болсон байсан. За тэгээд ер нь бол тэр маань одоо болтол үргэлжилж байгаа. Баг зэрэг урагшаа хойшоо ингээ хийлбэлцдэг. Тэгээд одоогийн байдлаар бол манай 22 цаг гэхэд бол яг унтж байгаа. Ер нь бол яг 9 гэхэд унтуулах гэж хичээж байгаа ч гэсэндээ ингээд өдрийн унтлагаас хамаарат бас баг зэрэг хойшлох тохиолдол байдаг. Тэнгүүд яг хүүтэйгээ зэрэгцээд унтахын тулд тэгэхээр ингээд унтах бэлтгэлээ хамтдаа хийчээд тэгэл яг 22 цаг гэхэд хүүтэйгээ хамтдаа унтчихаар шүн яг нэг 2-ын үед нэг сэрнэ, өглөө 6-7-гийн үед сэрнэ. За тэгээс хэрэг толондоо сайн хөвгүүлж авах юм бол өглөөнөөдөө суух боломж олддог. За 22 цагт унтчих юм бол өглөө ингээд 7 хүртэл 9 цаг унтчихж байгаа. Тэгтээ дунд нь яг нэг 20-30 минут сэрлээ гэж бодоход 8-аас 9 цагийн хооронд ингээд нойроосоо авчиж байгаа. Яг энэ бэлдэж авах хугацаанд бол яг энэ зарчмаар явсан. 22 цагт унтаад өглөө 7-оос 7:30 хооронд босно. За ингээд босчоод өглөө бас нүүрэ маавгаа нуснасаа уун тэгэл цай одоо идчих явах юм а бэлдээд ингээд суусаар атл ер нь бол 8 болдог. За тэгээд нойрноос гадна миний дараагийн нэг одоо хэрэгжүүлдэг юм маань болохоор бясалгал. За бясалгалыг бол би нэг их удаан бол хийж амжихгүй. Гэхдээ яг энэ нөгөө тархиа ажилуулах шаардлагатай, төвлөрөх шаардлагатай, төвлөрөл маш их шаардсан юм одоо шалгалтанд бэлтэж байгаа энэ хугацаанд бясалгал бол хамгийн чухал гэдэг. Тэгээ бясалгалыг амар хүн дээр ерөөсөө хүлээж авах шаардлага байхгүй. Миний хамгийн одоо хийдэг зүйл одоо миний яг хийдэг хэрэгжүүлдэг арга техник гэх юм бол би завлаа суугаад бясалгал хийх дуртай. Тэгээ нүдэ айнаад тэгээ нуруугаа цэхэлж агаад за яг шууд ингээд бол бодлоосоо сална гэдэг бол хэцүү. Гэхдээ нэг юм дээр төвлөрчих юм бол бодлоо аяндаа ер нь арилаад эхэлдэг. Тэгээд миний төвлөрдөг юм болохоор хамарны яг энэ хэсэг, энэ үзүүрээс энэ уруулны энэ гурвалжин хэсэг. Энэ гурвалжин хэсэг дээр амьсгал яаж орж ийн, амьсгал яаж гарч ийн гэдэг энэ дээр төвлөрөх юм бол төвлөрөөд ингээд дорож 5 минут, 10 минут ингээд суучих юм бол ингээд оюун санаа цэлмэд ирэх шиг ер нь бол болдог. Тэгээд ер нь бусад хэрэгтэй хэрэггүй бодлуудаа гаргаж хаяад тэг яг төвлөрөх ёстой чухал цаг хугацаанд яг тэр хийх ёстой зүйлээ хийнэ гэдэг тэр одоо мүүдэн дээр очичдаг юм уу. За тийм учраас миний эхлээд нойр, дараа нь бясалгал. Энэ бол миний төвлөрөх хамгийн чухал арга байдаг. Би бүр шалгалтанд орохоосоо өмнө заавал одоо шалгалтанд орохын өмнө ингээд тодорхой хугацааны хүлээх тий бүх юм сетап болж дуустал ингээд суух цаг гардаг шүү дээ тий.
тэр хугацаанд ер нь 30-аас 1 цагийн хооронд бясалгал хийцдэг. Тэгэхээр тарих маань аягүй сайн төвлөрдөг. Одоо юу гин тарих бүрийн хэмжээгээр ажиллаж чаддаг юм уу? За тийм байна. Ер нь бол ээж болсныхоо дараа аль болох өөрийгөө илүү хурцлж, илүү их хичээл зүтгэл гаргаж эхэлж байгаа. Тэрний зэрэгцээ өөртөө зөв амьдралын хэм маягийг суулгах нь хамгийн чухал. Тэгээд тэрний суурь бол нойр. Тэгээд нойрын тухай ярьчлаа. Тэгээд дараагийн нөгөө нэг анхаарлаа төвлөрүүлдэг нэг арга бол бясалгал гэдгсэн. Бясалгалын тухай ярьчлаа. За тэгээд одоо шалгалтанд бэлтэж явах үед чинь IELTS-д бэлтэж явах үед миний өчнө юу юм бэ? 3 сараас хойш 9-10 сартай байх үед нь би шалгалтанд бэлтжижсэн байна. IELTS-тай. Харин хуульчин шалгалтанд бол миний өчнө 3 сартаагаас ахуулаад автагаа нэг өдрөөр ингээд үлдэж эхэлсэн. Би нэг сургалтанд явжсэн байхгүй юу. Тэгээд 3-аас 5 сартай ах үед нь би хуульчин шалгалтандаа бэлдээд шалгалтаа өгсөн. Сая бол 9-10 сартай байх үед нь IELTS-таа бэлдээд шалгалтаа өглөө. Тэгээ нөгөө сарын онцлог бас айгүй өөрөөр байлээ. Бага бахтаа бол ээжигээ байн байхгүйгаач мэдгүй. Тэгээ автагаа сайн үлдээд тий. Тэгээ ерөөхдөө ихэнх цагийг унтаж өнгөрүүлээд нөгөө бор хоолнд ороогүй байсан учраас нөгөө сүүгээ саагаад үлдээчдэг. Тэгээд ерөөхдөө сүүгээ уугаад ингэ явдаг байсан бол сая 9-10 сартай байх үедээ би бол бэлдэх хугацаанд нэг их хол орхиж яваагүй. Яг гэртээ төвлөрч суугаад яг гэртээ бэлдээд тавьсан. Харин яг шалгалтын нэг бүтэн өдөр бол автагаа үлдээд тэгээ нөө бор олонд орсон дэ бор олоо идээд тэгээ дээрэс нь миний саасан сүү манд дууссан. Тэгээ дахиад сүү гарахгүй тийм байгаа учраас жоохон юм асуудал үүссэн. Тэгээ нөгөө хүүхдээ нэг их орхиж яваагүй гэртээ бэлдсэн учраас яг өөртөө төвлөрч суух юм тусдаа орон зай, тусдаа цаг хугацаа гаргахын тулд надад яг өглөөний цаг л хамгийн тохиромжтой байсан. Тэгэхээр өглөө хүүгээ ингээд 6-7 үед хүүхүүлээд тэгээд орхичингуудаа өөрөө 7:30-аас босоод тэгээ 9 өнгөрөө гэж угаасаа манай хөөс ирдэг. Тэгээ 9 өнгөртөл ингээд дор хаяж цаг 30 минутаас 2 цагийг ингээд зарцуулахаар ер нь айгүй боломжтой байдаг байсан. За тэгээд өглөө ингээд за эртдээ 7 цэрэн. За ерөнхийдөө би 7:30-д босдог байсан юм аа. Тэгээд 7:30-аас босчоо за юмнуудаа бэлсэраа 7:45-д суулаа. Тэнгүүд чинь нөгөө юу маань listening маань 24 минуттэй. Тэгэхээр би 8:10 гэхэд listening-ийг хийгээд дууссан. За тэгээ сүүл рүүгээ би илүү сайн анализ хийхэд бол 24 минутын listening-ийг хийчээд дахиад 20 минут анализ хийж халтаан дээр ажилладаг байсан. Тэгэхээр нэг 40 минут болчдөг. Тэгээд эхлээд анализ хийдэг байхдаа шууд үргэлжлүүлээ reading-ийг хийдэг. Яг нөгөө шалгалтын зарчмаар эхлээд listening хийгээд reading хийгээд writing хийх гээд тэнгууд яг listening хийгээл reading хийчээд байж байгаад хүмүүс ирчдэг байсан. Яг хугацаанд дээр тараад reading ч нөө 60 минут. Тэнгууд writing-а хийх цаггүй болоод эхний удаад writing хийхгүй, writing дээрээ сайн анхаарч чадахгүй жоохон хэцүү байсан л та. Гэхдээ listening, reading хоёр дээрээ одоо эхний 7 хоногт ингээд тууштай анхаарсны үр дүнд бас тодорхой хэмжээнд оноо маань хөрхөн нэмэгдсэн учраас тэр бол бас үр дүнтэй байсан. 2 дахь 7 хоногоос болохоор бас эхний нөгөө нэг тэр өглөөний цаг 30 минутаас 2 цагийг үр дүнтэй ашиглахын тулд зарим өдөр listening-гээ нэг өдөр хийхгүй. Тэгээд reading-гээ бол 3 пассажаа гуруулаа хийхгүй, гурвангийн хийхгүйгээр нэг пассаж дээр ажиллаад тэгээ яг алдаагаа дахиад анализ хийгээд нийтдээ listening, reading-гээ бол цагийн дотор хийгээд тэгээ яг writing дээрээ төвлөрч сууж эхэлсэн. Тэгээ writing-ийнхаа яг mock-ийг бол өглөө сэрхээс өмнө ажиллахгүй болохгүй. Тэгээ өдрийн туршид хүүгээ бас унтуулад нэг манай өчн бас өдөрт 2 удаа унтдаг байсан юм аа. Тэгээ 2 удаа унтахдаа нэг дээр нэг цаг 30 минут ч юм уу нэг бас хөрхөн овоогроо унтдаг. Тэгээд унтангууд нь би ерөөсөө гэрээ ажил ч юм уу хоол унд хийхгүйгээр шууд нэг хичээлээ үзээд эсвэл шаардлагатай бол дуусгаагүй үлдээсэн моко хийгээд ингээ явждаг байсан. Тэгээд сэрэнгүүт нь хоол ундыг хийгээд гэр орноо зэрлээд өөрийг нь арчлаад ингээд яг сэрэгтэн л идэвхтэй болоод унтж байгаа цагийг нь яг нөгөө шалгалтандаа бэлдэх цагаа болгож ашиглаад ингээд явж исэн. Тэгээд тэр хугацаанд бол нойр болон бясалгалаас гадна
эрүүл хоол бас айгүй чухал. Яг шин тэжээлтэй тархинд шин тэжээл өгөх хоолнуудыг бас сайн хэрэглэх хэрэгтэйсэн. Би бол одоо хэр олон хоолнууд одоо тархинд шин тэжээл өгөх, тархийг тэжээдэг болохыг бүрэн сайн судалж мэдээгүй ч гэсэндээ миний ойлголтоор бол өндөг, банан бол маш сайн одоо тархийг тэжээдэг юм шиг санагддаг. Тэгэхээр өглөө бол босонгуудаа шууд би банан аваад суучдаг. Тэгээ сүтээ ч юм уу уугаад. Тэгээд угаасаа кофег бол би заавал одоо ном уншиж байхдаа ч юм уу эсвэл төвлөр суух шаардлагатай бол кофетэй л ер нь уйлдуулж ер нь суудаг. Тэгэнгүүт зарим өглөөд бол кофег ч гэсэн суучдаг л та. За тэгээд банана идчихээр ерөөхдөө гайгүй цадгалан байдаг. Тэгээ өглөө хүүгээс ирэнгүүд өглөөний цайгаа хамтдаа бэлдээд уучна. Тэгээд ер нь ингээд өсөглөн ч юм уу одоо түргэн хоол ч юм уу жоохон эрүүл мэндэд муу тийм хүнснүүд ер нь хэрэглээд хэрэггүй. Тэр нь бас тархинд ч гэсэндээ нөлөөтэй. Тэгэхээр тархиа сайн ажилуулахын тулд бас шин тэжээлтэй хоол идэх хэрэгтэй. Тэгээд энэ гурыг бас ингээд баримталж байсан. За тэгээд за нөгөө амар өсчээд яриад байна тий. Цагийн хувьд болохоор өглөө би хүүгийнхаа унтчих хугацаанд яг төвлөрөөд хийх ёсны юмнуудаа хийдэг гэсэн. Одоо 2 дахь 7 хоногоос ахуулаад би өглөө listening-гээ зарим өдөр нь хийгээд зарим өдөр нь хийхгүй, reading дээр нэг passage дээр ажиллаад анализ хийгээд явцдаг. Тэг хамгийн гол нь writing дээрээ сайн төвлөрсөн. За тэг өдрийн туршид хүүгээ унтчих хугацаанд нь хичээлээ үзээд writing-ийнхаа хичээлүүдийг үзсэн. Тэрнээс гадна хүүгээс хэрээд манай хүчин ингээд энэгээр ингээд тоглож ийн том өрөөндөө. Тэгээ би хоолоо хийгээд галтгоондоо байж авах хугацаанд манайх чинь нэг галтгоо нэгтэй учраас шууд ингээд харангаа юм ээж болдог. Тэр нас даваа талтай. Тэгээд галтгоондоо юмаа ингээ speaking-ийнхаа юмнуудыг сонсоод явж байдаг гэсэн. Заримдаа зургатан дээрээ тавьчин, заримдаа утсан дээрээ тавьчин. Тэгээд чивчээр ороо сонсдог юм да. Хүүгээ ер нь юу гэж ингэж харахын тулд за ер нь утсан дээрээ чанга ингээ тавьчихдаг. Тэгээл өөртөө яриад тэгээл хоолоо хийнгээ яриад speaking-гээ ер нь тэгжил бэлддэг байсан юм байна. Тэгээ хүүгээ тэрврэнгээ заримдаа ингээ TED Talk мог үзчин. Орой унтахынхаа өмнө бас TED Talk сонсдог байсан. Тэгэл нүүр амаа угааж авах хугацаа гэл ер нь тэгэл бэлдэх юм бол хугацаас олддог юм байлээ. Гэхдээ яг ингээ нөгөө шалгалтанд бэлдэж байгаа хугацаанд одоо ялангуяа шалгалт өгөх тусам шалгалтандаа илүү их анхаарад хүүгээ жоохон одоо юу юм би болоод бие махбодынхаа хувьд ингээ яг хажууд нагаа мөртлөө сэтгэл жоохон ингээ холдчихдаг юм уу яг нөгөө шалгалтандаа илүү сайн анхаарад тэгэхээр ингээ хүүхдтэй гээ илүү ингээ нөгөө гүн холбоо үүсгэж чадахгүй байна да гэж жоохон санаа зовдөг. Гэхдээ тэр нэг 2-3 хоног юм уу та. Тийм учраас бас өөрийгөө ингээ тайвшруулад яадаг. Тэгээ би өмнө нь Instagram-даа ч гэсэндээ хуваалцчихсан. Заримдаа ингээд энэ зорилго маань миний гэр бүлийн төлөө, миний хүүхдийн ирээдүйн төлөө гэж бодож энэ зорилгохоо төлөө хичээж байгаа юм шиг мөртлөө эргээд ингээд бодохоор энэ цаг хугацаа хүүхдтэй ч гэсэндээ зорцуулж болох байсан штэ гэд харамсдаг. Тэгээ дээрэс нь бас хүүхдийнхээ төлөө гэж байгаа юм шиг мөртлөө зөвхөн өөрийнхөө төлөө юм шүү гэж өөрийгөө буруутгадаг. Тэгтээ би яг нэг төрөөдний удааг байхдаа нэг пост уншсан. Нэг эцэг эхчүүд хүүхдтэй болонгуудаа хүүхдийнхээ төлөө гээд бүхтэн зориулна гээд өөртөө гаргуунд нь гаргаад бүр хөсрө хайчдаг. Тэгэхээр ер нь бол тэр айгу буруу. Хүүхдийнхээ төлөө хамтдаа өсөж хөгжиж өөрөөгөө ч гэсэндээ хөгжүүлж илүү дээр болохын төлөө бас хичээдэг байх юм бол хүүхэд нь ч гэсэндээ хүүхдийнхээ төлөө зүтгэж байгаа гэсэн үг. Тийм утгатай тийм пост олж уншсан. Тэр ч гэсэндээ би надад айгу үнэн юм шиг санагдсан. Ээж аав нь л илүү дээр одоо өөрийнхөө дээр хувилбарыг бүтээж ээж хүүхэдтэй илүү сайн үлгэр дуурайлал болж чадна гэж би итгэдэг. Тийм учраас өөрийнхөө ч гэсэн энэ хувь хүний хөгжил, өсөлт, карьер зорилгоодыг хойшин тавихгүйгээр бүгдийг нь ерөнхийдөө баланстайгаар авч явахыг айгу хичээж байгаа. Тэгээд өөрийгөө хит их одоо шахах бол ерөөсөө хэрэг байхгүй. Цаг хугацаанд
болохоороо ер нь болоод явчих тийм байна. Тэгэхээр ер нь бол өөрийгөө битгий шахаарай. Би ч гэсэн өөрийгөө шахахгүй байгаа. Тэгээд бүх ээжүүд маань бүх гэр бүлүүд маань өөрсдийнхөө гэр бүлийнхээ, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө эрүүл мэндээ хайрлаад тэгээд зорилгынхоо төлөө тууштай, хичээл зүтгэлтэй тэмцээсэй гэж би хүсэж байна. За тэгээд миний бичлэгийг энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Асуух зүйл байвал бас комент дээр үлдээж болно шүү. Би хариулнаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.